необанки в мире. За одоо манай банкны одоо үлгэр жишээ болгож манай банк үлгэр жишээ болгож ихэнх улсууд Deo банк буюу крипто зах зээлээр суурилсан банкнуудыг улсдаа оруулж ирсэн гэж. Но мы первые в мире, кто его создали и придумали это слово децентрализованный банк. За бид нар болохоор анхны Deo банк буюу захим криптог хослуулсан энгийн мөнгө, бэлэн мөнгөийг одоо энгийн мөнгө захим мөнгөийг хослуулсан банкыг одоо санаасан хүмүүс юм байна. Идея создания этого банка принадлежит Максиму Сахарову. хамгийн анхны санаа гаргасан бол Максим Сахаров хүн байгаа. Я вот этих людей всех лично знаю. За би хүмүүстэй өөрийн биечлэн уулзж байгаа. Я самый первый в мире, кто услышал презентацию этого банка, мне Максим Сахаров лично рассказал. За энэ одоо банкны танилцуулгыг хамгийн анх би хэлдэгтэй хамгийн анх би Максим Сахаров хүнээс өөрийнх нь амнаас сонсч ирсэн хамт уулзаад. И он сказал, что мы на рынке в будущем подвинем Visa Card, MasterCard, Western Union и все платежные системы. За тэр хүн надад тэр тухайд юу гэж хэлчихсэн бэ гэхээр манай компани ирээдүйд Visa Card болон MasterCard, Western Union гэх мөнгө бөөлгөөд нь штэ. Тэр бүхнийг одоо зах зээлээс гаргаж хийнэ. Ягаад гэвэл бид тийм их санаа байгаа тий. Потому что они придумали крутейшую инновацию. Тэгмүүд яаж тэгж одоо тэр компанид шахаж гарна гэдэг чинь бид тэрнээс илүү санал болох илүү санаа байна гэсэн. И пригласили в команду человека, Тэгмүүд өөрийнхөө багтаа который создал компанию Tether, это вот криптодоллар USDT, кто знает? за USDT гэдэг хүн байна уу? USDT-гээ захин доллар гэдэг шүү дээ. Одоо бүх зах зээл дээр хэрэглэж байгаа. Одоо доллар бид нар авч явахгүй USDT буюу захин доллар авч. Вот этот USDT создал вот этот человек. За USDT буюу Tether гэдэг компаниг энэ хүн одоо USDT бий болгоод тэр компаниг одоо өдөртөж авсан юм байна. Анхны USDT бий болсон. Его зовут гэж юу? Та бүхэн ChatGPT бүгдээр хараад үзээрэй. Роман Росов, он создал порядка 70 необанков. За, Роман Росов гэж хүн бол захин банк гэж байдаг шүү дээ. Одоо хаан банкны аппликейшн. Тэр банкыг дэлхийд даяар 50-ыг өөрөө санаачилж одоо бий болсон юм байна. Зохион бүтээсэн. Халед Сулейман – это тот человек, который был председателем Нацбанка Абу-Даби и Катара. За, Абу-Даби Катарын төв одоо өдөртөх захирал буюу одоо энэ Халед Сулейман Абу-Даби Катар гэж мэдэнтэй тэр төв банкны захирал. У него своя финансовая компания в Дубае, которая управляет деньгами шейхов. За, энэ хүн болохоор зүгээр энгийн хүн биш юм байна. Ягаад тэр төв банкны захирал байсан гэхээр өөрийн гэсэн Дубай компанитай тэр одоо санхүүгийн компани шейхүүдийн мөнгийг одоо зөв зарцуулалтанд хуваалцдаг байсан гэж. У шейхов все деньги, знаете, да? Одоо арабын шейхүүдтэй бүх мөнгө дэлхийн бүх мөнгө байдаг үстэй тий. Маш баян миллиарды. Тэр бол их найдаараа хэлдэг маш баян тийм мөнгөийг энэ хүн зарцуулах. И вот эти люди создали первый в мире децентрализованный банк. За, энэ таван хүн болохоор хамгийн анхны одоо децентрал болон бэлэн мөнгө одоо захин мөнгө хоёрыг тослуулсан тийм банкыг зохион бүтээсэн энэ таван. Я уже несколько раз с ними встречался и в Дубае, и в Бангкоке. За, би энэ хүмүүстэй Дубай дахь төв офис буюу Бангкок бас манай төв офис Я знаю их лично, я общаюсь с ними. Өдөр болгон би ярьдаг гэж энэ хүмүүстэй. Наши ключевые партнеры. За, одоо манай төв одоо тий хамтран ажиллах байгууллага. Visa, у нас есть криптокарта Visa. За, манайд болохоор захим Visa карт байдаг. Кто сейчас зайдет, вы прям мгновенно можете ее себе скачать и уже начать ей пользоваться. За, одоо энэ байгаа одоо хүн болгон ихэнх Visa карт таа. Яг тийм шиг манай Visa карт захимаар болоод байна. Крупнейшая также страховая компания Fireblocks, которая застраховала очень много криптокомпаний, и одна из них это биржа Bybit, наверное, много вам известно. За, энэ Fireblocks гэдэг компани маш крипто зах зээл хүмүүс мэднэ нэ. Энэ болохоор даатгалын компани. Жишээлбэл Bybit гэдэг нэг блокчейнээс suurсан тийм худалдаа трейд гэдэг юу юм шүү дээ. Тэрийг хүртэл одоо даатгалаар хангагаа, манайхыг хангаж байгаа гэж. Наши все активы и вложения, они застрахованы вот этой самой крупной компанией в мире. За, энэ манай одоо бүх те захин мөнгө хүмүүсийн одоо захин мөнгө тэр бүх одоо захин мөнгө маань Fireblocks-оор одоо даатгуулагдсан байгаа гэж. Дэлхийн шилдэг одоо даатгалын компани. Да. Ну и очень важный такой момент. Мы имеем все необходимые лицензии и разрешения, потому что это банк. За, манай яг банк гэдэг утгаараа явааны бүлгээ бүх зүйлийн зөвшөөрөл авах ёсоор байгаа гэж. За, бидний талаар юм хэлье. А вот в Канаде, в Чехии, в Арабских Эмиратах
Вот 3 IT-лицензии, также Сент-Винсент, Гренадин, Невиси и в Гонконге. За манай одоо энэ Атlas жүжиглэлд нь Канадад байгаа, Чехт байгаа, Араб Эмират улс, тэгээд 3 IT зөвшөөрөл болохоор одоо IT үйлчлэгээ зөвшөөрөл нь одоо ийм улсуудад тэгээд Гонконгт 2 хувьцаат компани байгаа. Вот экосистема, о которой я сейчас вам расскажу. За энэ болохоор эко орчин. Манай банкны үйл ажиллагаа болдог эко орчин. Самые главные продукты нашего банка. За одоо манай банкны хамгийн чухал одоо үйлчлэгээ бүтээгдэхүүнүүд. Кто из вас мечтал иметь печатный станок, который бы вам деньги печатал? За одоо энэ дотор байгаа хүн болгонтэй мөнгө одоо хэвлэдэг тийм механизм одоо механизмд болохоор хүсчихсэн хүмүүс байна уу? Мөнгөний машин. Есть такие люди? Тийм байна уу? Мөнгөний машинтай болоод Ты не работаешь, тебе деньги печатаются. ажил хийхгүй ч гэсэн тэр машинаас мөнгө аваад тэргээр одоо мөнгө авчдаг тийм. Биткоин это первый денежный станок. За хамгийн анхны тийм мөнгөний машин бол биткоин байсан. И те, кто тогда 15 лет назад в это поверил, понял, они стали миллиардерами. За одоо хамгийн анх тэр мөнгөний машиныг итгээд бодож аваад одоо тэр хүн бол одоогор тийм долларын тийм хурдд байгаа шүү. Биткойн. Тогда можно было просто включить ноутбук, программу, и она бы тебе добывала биткоин. Хамгийн анх биткойныг олборч байхад биткойн болохоор зүгээр ноутбукээр програм ачлуулаад өдөр болгон одоо олборт хийдэг байсан, майнинг хийдэг байсан биткойн. И умные люди, они тогда так сделали. Тухайн хамгийн ухаантай хүмүүс, хотыг харсан хүмүүс, ирээдүйг харсан хүмүүс яг тэгээд биткойныг олборч ирсэн. Они увидели будущее. Тэр хүмүүс юу харсан тэр ирээдүйг харсан. Зөв. И вот если ты умеешь видеть будущее, За та бүхэндээ хандаж ирэхэд ирээдүйг харж чадах юм бол куда идут деньги и где они лежат, одоо мөнгөний урсгал болон санхүүгийн одоо бүх урсгал хааш явж байгааг одоо ойлгож ты чадах юм бол станешь богатым. тэрийг харж чадах юм бол та ирээдүйд мөнгөтэй болно тийм үү? Если ты будешь слушать бедных людей, Тийм сэтгэлгээгүй ядуу хүмүүсийг одоо ядуу сэтгэлтэй хүмүүсийг сонсоод авах юм бол та тийшээ үж чадах уу? потому что после этой презентации многие обязательно пойдут узнавать совет у своих родственников, друзей и знакомых. Тэнгод одоо өнөөдөр энэ суусан хүмүүстэй яг зөвлөгөөгөө хинээс авахаа мэдгүй яг ойр орчныхоо хүмүүсээс асууж эхлэе. Яг энэ л мэдлэггүй юм уу? Но вот если ты заболеешь или машина сломается, ты кому пойдешь? За хэрэг та өвдөл та хин дээр очих лээ. Эсвэл машин чимтрүүл мэрэгчлэлтэй нь очих нүстэй. Эмчтэй засварчин дээр зөө. Ты же не пойдешь к этому соседу Тэнгод или к родственнику или к жене. Тэнгод та хажууд хүрчдэрээ биш те эхнэр дээрээ биш та яг мэрэгжлийн хүнд очих зөө. Ты пойдешь к профессионалу. Яагаад л тэр мэрэгжлийн хүн чинь яг тэр мэрэгжлийн зөвлөгөө тийм үстэй. Профессионалы находятся здесь. Одоогоор яг тэр санхүүгийн талаар одоо энэний талаар мэдлэг хүмүүс яг одоо Они энэ даже не слышали информацию, тэр хүмүүс та зөвлөгөө авч байгаа хүмүүс нь яг энэний талаар ямар ч өчүүгч мэдлэг бараг. но они сразу же начнут тебя спасать. Гэхдээ тэр хүмүүс болохоор хамгийн чухал зүйл нь таныг ингээд аврагдаж орлоо. И если ты их послушаешься, Тэнгод та тэр хүмүүсийг сонсоод эхлэх юм бол твоя жизнь не изменится. Тэнгод таны амьдрал яг тэр чигтэл хэмээрээ үлдэх юм байна. Зөв үү? Но если ты вникнешь, Хэрвээ та зүгээр өөрөө ингээд өөртөө дүгнэлт хийгээд үзэх юм бол начнешь разбираться, что это такое, яг энэ талаар яг ямар ойлголттой байв гэж откуда судалж ноги растут, откуда ноги растут, ты станешь успешным и богатым. Тэгвэл яг энэний талаар яг ямар төлөвлөгөөтэй ямар учиртайг өөрөө судлаад үзэх юм бол хүний зөвлөгөөг авахгүйгээр тэгвэл та энийг ойлгож юм бол санхүүгч хангалттай болох юм байна гэж ойлгож. Я в 16 году, когда узнал про биткоин, За би 16 биткойн талаар анх мэдээ. я понял, что это печатный станок, который печатает деньги. Тэгвэл би биткойныг анх одоо яг мэдээгүй за энэ бол үнэхээр мөнгөний одоо мөнгө хэвлэдэг И машин я начал его байна. майнить и рассказывать всем про это. Тэгвэл би өөрөө хэрэгсээр анх биткойныг одоо олборлож эхэлсэн. Я тогда много биткоинов намайнил, Би бол маш их биткойн бол тухайн үед олборсон. заработал их. Тийм, тэрийг бас ингээд Я больше ничем не занимался. би тухайн үед юу ч өөр юм хийдгүйс. Би Я понимал, что они вырастут в цене. биткойн бол үнийн хувьд маш их үнэтэй бол би тухайн үед ойлгосон байсан. Но я их зарабатывал и тратил. Тэгвэл гэхдээ надад бас хэрэгцээ байгаа шүү дээ тийм. Тэгвэл яг би өөрөө олбортой Но байсан. мой основной кошелек, мой основной Би кошелек, гэхдээ яг үндсэн одоо биткойн хадгалдаг хакеры взломали Миний үндсэн хадгалдаг төрүүчийн хакерууд одоо хэвтцээ гэж юм. и украли мои биткоины. Тэгээ миний биткойн хулгайцсан гэж. Мне пришлось заново начинать. Гэхдээ би шантраагүй яг шинээр дахиад гисэн гэж олборлоо.
И я увидел вот в том году в этом проекте, что это новая возможность как биткоин. Тэгэнгүүт би энэ банктай өмнө жил танилцахдаа за энэ бол яг биткойн шиг тэ үн цэнтэй яг тийм алгоритмтэй явж байгаа банк байна гэж ойлгосон. И это мой второй шанс. Энэ бол надад өгсөн хоёр дахь боломж зөө. И те, кто вот год назад поверили здесь, За одоо жилийн өмнө надтай адилхан итгэсэн хүмүүс бас байгаа. тогда ничего не было. Тухайд бол анх тэ юу ч байгаагүй тэ зөвхөн одоо санаа байсан юм байна. За одоо ингэн одоо карт гарна одоо удахгүй өмнө гэсэн тэ. Сейчас уже все совершилось. Одоогоор бол бүх зүйл одоо би болцоо. Та бүхэн одоо сайдуугаар шалгах болно. И мы предлагаем тебе купить вот такой вот печатный станок. За бид нар хамгийн анхны одоо тэ санал болох зүйл бол ITO буюу мөнгөний хэвлэх машин. Есть уже вот такое вот банковское приложение. За одоо ингээд манад ийм банкны аппликейшн байна. Уже в телефоне есть. Утсан дотор. Сейчас сюда будут включены все банковские продукты. Сейчас пока только криптопродукты. Одоохондоо болохоор яг арилжааны банкны одоо үйл ажиллагаа яг мөрөө ороогүй байгаа. Одоо болохоор захин одоо крипто зах зээлд байгаа тийм үйлчлэл байгаа В шүү. октябре месяце уже, в этом месяце все будет запущено. 11 сар гэхэд одоо бидний төлөвлөсөн бүх зүйл хийгдээд И үйл это ажиллагаа болчихно. банковское приложение появится в App Store и Play Market. За тун удахгүй App Store буюу App Store, Play Store орно. И люди будут спокойно его скачивать. Тэгвэл хүмүүс зүгээр ингээд татаад авчих. Вот ты скачал же свое приложение Ханбанка. Яг хаан баг шиг те. Вот у нас в Кыргызстане есть один банк. За манай Кыргызстанд одоо нэг банк байгаа. Это был самый маленький банк. Тэр бол маш хамгийн одоо те жижиг арилжааны банк байсан. Называется АКБ Кыргызстан. АКБ Кыргызстан гэдэг нэртэй те. У него даже офисов там 2-3 было по всему городу и по всей стране, может. В Улсад каждом городе один офис. 2-3 салбартай байсан гэж. Жижиг банк юм байна шүү дээ энэ бол. Но что они сделали? Тэр хүмүүс юу гэсэн бэ? Яг те. Они выпустили банковское приложение, одни из первых. Тэгвэл тэр одоо банк маань яаж илүү өргөжвэ гэсэн санаагаа бодоод хамгийн анхны одоо энэ захин одоо онлайн банкны аппликейшн гаргасан гэж. И запустили рекламу. Тэгээд реклам гаргасан. Сказали, порекомендуй своему другу скачать это банковское приложение. Тэгвэл реклам нь ямар учиртай байсан гэхээр та дотны хүндээ энийг одоо те гэж санал Мы болгоо. тебе за это заплатим 100 сомов. Тэгвэл тэр санал болсны төлөө тэр хүн татсны төлөө танд 100 сом одоо бид яаж Это $1. энэ болохоор тухай $1 байсан. $1. И весь Кыргызстан за этот $1 друг друга подписал. Тэгвэл Кыргызстан улс тэр $1 төлөө бүгд татсан гинэ. Нэгнээр дамжуулаад бүгд. И у всех стало это банковское приложение, оно называется сейчас М-банк. Тэгвэл одоо М-банк гэдэг нэртэй тэр банк одоо аппликейшнийг бүгд татсан гинэ. Бүгд Кыргызстан улс даяараа. И это стал самый популярный и большой банк в Кыргызстане. Тэгвэл энэ аппликейшнийг одоо team маркетингийн тусламжтай М-банк маань одоо Кыргызстаны хамгийн одоо топ банкуудын нэг болсон гэж. И за $1 все друг друга подписали. Тэгвэл $1 төлөө бүгд бие биенээсээ одоо төлөвлөгөө аваад тэр аппликейшнийг татаад $1 авсан гэж. Это называется маркетинговый Энэ ход. бол тэр маркетингийн тэ цусгааны одоо загвар өстэй тэ цусгааны. И сейчас другие банки проснулись, Тэгвэл араас нь бүх бусад банкнууд нь одоо и они там запускают рекламу, ой, пускай, предложи другу там Бакай банк, там, Демир банк, мы тебе за это даже там 1 000 000 сомов предлагают. Тэгвэл одоо яг араас нь тэ бүх банкнууд яг одоо ингээд найзгаа ураад бидний сая үлдсэн сон билээ гэдэг араас нь реклам Там лотерею будут разыгрывать, Ты если думал- ты поделишься с другом ссылкой. Тэгвэл одоо тэр нь бас арай өөрөөр тэ нэг сом яаж хүүхлээр одоо тэр бүх татсан хүмүүсийн дундаас нэг сонгоод одоо суглаа магаад нэг сая сом өгнө гэдэг. Араас Но нь тэр банк М-банк уже захватил рынок. тухайд одоо энэ банк нь анхдагч байсан болохоор хүмүүс тийшээгээ мөнгө өгөөд яг хаан баг шиг одоо бүгд л хаан баг ашигладаг шүү дээ. Илүү амар болсон, танд одоо тасцсан. Тэгэхээр бусад банкыг нэг ашиглахгүй энэ банкаар ашигладаг болсон гинэ. Он у всех есть уже. Энэ банкуд бүгд ашигладаг. И уже другие банки зачем? Тэгвэл бусад банкны нэг сонирм биш Уже болсон. привыкли к этому. Яагаад гэвэл энэ банктай бүгдээ тасцсан. Тэ? И вот Бүгд сейчас тассан болсон. выходит вот это банковское приложение DeFi. За одоо манай дараагийн одоо тийм DeFi банк маань одоо удахгүй аппликейшн App Store, Play Store гарснаа. Которое будет работать по всему миру. Хамгийн чухал нь одоо их арилжааны банкуд маань одоо зөвхөн дотооддоо үйлдвэрлэж байгаа шүү дээ. Гадаашаа гараад тийм ямар Потому что ваше же приложение, ну, вы не сможете им оплачивать у нас в Кыргызстане. Тэгвэл одоо манай хаан банк гэсэн Кыргызстанд ч төлбөр төлөхөөр бол боломжгүй байна. Картой сможешь, да. Картер бол болно. Гэхдээ тодорхой хэмжээний лимиттэй эсвэл Но ты не сможешь делать перевод. Тэгвэл хаан банкнаас Киргизийн банк руу шилжүүлэх боломжгүй байдаг тийм.
Тэ? Олон улсын бүлэг ч юм уу. Для бизнеса вот такие будут посттерминалы и криптоматы, где можно любую криптовалюту обменять на тугрики. За тэгвэл манай энэ DeFi банк маань хааж утсан гүйлгэх боломжтой. Хэврүүч ямар ч банк руу шилжүүлэх боломжтой болсноо. Хаана хизээ ямар ус гэсэн тийм лимит байхгүй. Тэгэхээр гурав болохоор юу байгаа? Манай одоо бизнес эрхлэлтэй хүмүүс болохоор бос гарч ирж байгаа. Энэ болохоор бүх төрлийн карт уншин. Гэтэ энэ шимтгэлээсээ та өөрөө ашиг олох гэсэн. Одоо банкны ч ашиг авдаг шүү дээ. Тэ? Ямар нэг одоо бүлэг ихэд бид өөрөө ашиг авнаа. Энэ бас DeFi бос гарч байгаа. Энэ болохоор та жишээлбэл крипто картн дээр USDT эсвэл биткойн дээр болно шүү дээ. Та шууд чигээр Монгол мөнгөөр доллар авчих. Тэгэхээр ямар ч тийм юунд баригдахгүй. За би одоо USDT-гээ шилжүүлээд хамаагүй гэсэн байна. Шууд ишээрээс өөрийнхөө USDT-гээ бидний мөнгө олгох гэж. Вот здесь, в Монголии, когда я пытаюсь заплатить вот криптокартой, которая у меня на телефоне, вот на DeFi, За одоо яг энэ карт байгаа. Виртуал карт нь байна шүү. эта технология называется NFC. За энэ болохоор NFC гэдэг технологи байна шүү. Но она в Монголии не везде работает. Тэгвэл хамгийн чухал нь энэ карт нь болохоор бас Монголын зарим юм дээр уншихгүй нэ. Зарим карт дээр Ну, у вас посттерминалы старые. тэгвэл бас нь болохоор жоо хуучин болохоор зарим нь тэн дээр одоо энэ шинэ И мне приходится доставать карту Wi-Fi, тэгвэл би өөрөө бит картаараа физическую, бит картаараа я плачу ей. Энэ бит карт нь болохоор та нар одоо юу гэх бит мөхөөр төгрөг байгаа гэж бодож байгаа шүү дээ. Үгүй энэ болохоор яг нөгөө манай Wi-Fi токен байна шүү. Яг крипто мөнгө байна. И я оплачиваю криптой. Тэгэхээр одоо яг нөгөө USDT биткойн нөө Вот эти посттерминалы возьмут ваши магазины, бизнесмены. тэгвэл бизнес хийх хүмүүс мань бос хэрэгтэй байдаг шүү дээ заавал тий. Бос хэрэгтэй. Тэгвэл бизнес хийх хүмүүс нь заавал авах юм. Потому что, смотрите, когда вот вы же оплачиваете, там же как бы комиссии нету, да, когда ты платишь там за чай, за кофе, одежду купил. За одоо та ингээд бос дээр ингээд мөнгө төлөхөд заяа. Мөнгө төлөхөд танаас шилжил гардаг юм байна. Одоо карт уншуулж байгаа юм. Знаете, кто платит эту комиссию? Тэр одоо шимтгэлийн хэн төлж байгаа гэж байна танаа. Вот эти магазины. Тэгвэл одоо босыг ажилуулдаг хүн. Одоо босыг эзэн гэсэн үг шүү дээ. У всех, у кого этот посттерминал, они этот бизнес платят комиссию визе. И Тэгвэл вашему местному банку. виза болон одоо ямар банкныхын боснос хамаараад тэр банкнда шилжүүлж өгч идэг гэдэг. 10% гэдэг байсан ба би. Почему они возьмут эти посттерминалы? За тэр бизнес гэдэг хүмүүс яагаад энэ одоо энийг одоо сонгоно вэ гэдэг та нарт тайлбарлая. Потому что здесь комиссия будет намного меньше, чем у ваших посттерминалов. Тэгвэл тэр одоо шимтгэл маань маш бага байна. Маш бага байна. Они где-то, по-моему, там 3% что ли платят Энэ комиссию. 3% тэр хувийн тийм шимтгэлтэй байна гэж. Здесь будет намного меньше. Тэ одоо энэ бол тиймээс бага. И им уже выгодно Мэдээж одоо хүн баг шимтгэл төлөвлөл ашигтай владелец магазина, ресторана или гостиницы. ресторан зочбууд байна уу те дэлгүүр байна уу аль болох баг шимтгэлтэй бол тэр хүнд аль илүү ашигтай болно. Или 3% платить, или 1%. 3% унаас бохоо дээс идэв мөс юм. А, даже 10-8. Тэгвэл 8 одоо 8-аас 10 байсан дээр нэг одоо хувийн шимтгэл байсан дээр та нар алийг сонгох вэ? Нэг хувийн сонгох юм те. А если ты предложишь ему этот посттерминал, от того, что все будут люди платить, ты будешь зарабатывать с этого. За тэгвэл та одоо те бизнес хамтлагчтай за чи ийм бос гарцсан байна баг шимтгэлтэй чи тийм энийг ашиглаач тийм хуучин гэдэг бос ашиглаач ийм гой шин банкны бос ашиглаач тэр хүн зарлага орлого карт уншуулах тусам та санал болсон болохоор та тэрнээс шимтгэлийн мөнгөийг авах авах. Какая идея. Тэгэхээр бас ашигтай байгаа юм те. Также у нас есть программа лояльности энергии и свой собственный блокчейн будет VeChain. За одоо ингээд манайх энергид бас дотоод тийм одоо мөнгө одоо тийм тэмдэгт байгаа тийм дараа нь бол VeChain буюу шинэ блокчейн бусдаас хамаарахгүйгээр өөртөө гэсэн блокчейнтэй болж байгаа VeChain дээр. Вот какая проблема существует в мире у тех людей, кто уехал там в Южную Корею на заработки или там на учебу в другие страны? За ер нь бол одоо гадагшаа явсан хүмүүс бас нэг асуудал тулгардаг. Тэрний яа гэхээр тийм одоо ингээд ичнээ ингээд ажил хийгээд мөнгө олоод явхад бас нэг тийм шилжүүлэх асуудал гардаг шүү дээ. Монгол руу ч юм уу хаашаа ч тийм нэгэн рүүгээ. Какая у них проблема? Ямар асуудал вэ? Шилжүүлэх мөн үү? Мөн тийм. Переводы, да? Да, вот переводы. Ну, мы Он же уехал в Южную Корею, зарабатывает деньги,
но чтобы отправить сюда деньги, он платит большие комиссии и маленькую сумму только может отправить. Тэгэнгүүт одоо мөнгө шийдвэрлэхийн хувьд одоо нэг дутагдaltaй тал нь болохоор заавал хэнийг нэр дамждаг те. Заавал шимтгэлд өгдөг. Эсвэл одоо юу гэдэг тодорхой хэмжээний мөнгөний одоо дээд хязгаар байдаг те. Хэдээс дэше бүлгийж болохгүй юм те. Яваа нэгэн асуудалд одоо юм хэд яг нэгдээ ингэ найрал мөнгөлөөр заавал 2-3 жижиг асуудал гарч ирдэг зүг үү? А если он отправит деньги, большую сумму, у тебя здесь банк спросит, откуда у тебя деньги. За тэгвэл жишээлбэл нэг хэмжээний мөнгө нэгэн рүүгээ явуулчихаар банкн дээр ч юм уу те энэ ямар учиртай мөнгө вэ? Яагаад ингэ хэмжээний мөнгө очив гэх асуудал гараад ирдэг. И тебе нужно будет предоставить различные бумаги, что это деньги честно заработанные там твоим родственникам. Нэг 100% төгрөг тань ингээд хэлжүүлээ. Тэгвэл заавал тэрийг орлогын хөөсөөр батлах гэдэг. Зөв үү? За ямар учиртай мөнгө энэ яг тэ хууль ёсны дагуу мөнгө хулгай зэрэг ямар нэгэн тийм тэ зөөр шилдэгээд заавал батлах шаардлагатай болтгоо гэж. Так же, да? Тийм биз дээ. Тэ хэмжээний мөнгө гадаад сэргүүд с нашим банком этого уже не надо. За тэгэхээр манай банкны тусламжтайгаар тэ ямар нэгэн тийм асуудалгүй болж байгаа гэж ойлгох болно. Минимальные комиссии, Маш хамгийн бага шимтгэлтэй. максимальные суммы перевода. Одоо баг тэ гүйлгээний тэ дүн гэж баг хамгийн дээд дүнгээр байгаа. Никто у тебя не будет спрашивать. Тэгээд мөнгө шилжүүлээ хинээс одлоо гэсэн тийм Ты можешь снять с любого здесь банкомата или в банке эти деньги. Энэ картны тусламжтайгаар та хүссэн ATM-ээс мөнгө гаргаж авч болно. Или оплачивать и тратить эти деньги. Зүгээс нь уншуулад ашиглах болно. Удобно же? Энэ бол тэгээд маш тухтай байгаа шүү дээ, маш хэрэгтэй байгаа шүү дээ. Вот поэтому это приложение закачают потом все. Тэгвэл яагаад одоо бидний одоо энэ бүхний хийсний дараа хүн болгоо энэ аппликейшн боо энэ банкыг ашиглана. Веришь ты в это, не веришь? Одоо та гэсэн итгээгүй те. Но это уже произойдет в этом месяце, когда он выйдет в App Store и Play Market. Тэгвэл та гэсэн итгээгүй угаасаа энэ сартаа багтаад Play Store, App Store онгод одоо бүх хүмүүс хэрэглэнэ. Та бүхэн харж байгаарай. А хотел бы ты на этом заработать? Та энэ одоо энэ хүмүүс ашигласнаар та одоо тий гой ашиг хөтмөр байгаа сте. Тийм үстэй. Ашиг хөтмөр юм байна уу? Ашигтай бас тий. Не все поднимают руку, не все хотят, да? Они просто выйдут из этого состояния. Вот смотрите, это реальный перевод с российского банка Тинькофф. За одоо энэ болохоор Тинькофф гэх бас яг хаан банк шиг банк байдаг явсан. Тэр банкны яг Да, нашу криптокарту Wi-Fi. Одоо Wi-Fi сая үзүүлсэн яг хаан руу шилжүүлнэ. Сейчас пока эти переводы там день-два идут. За ерөнхийдөө одоохондоо одоо энэ ийм одоо гадаад олон улсын шилжүүлэг маань 1-2 хоног буюу жоохон 3 хоног хавцаа удаж байгаа шүү. Но в этом месяце уже, когда включится вся программа, они будут поступать мгновенно. За тэгвэл энэ сартаа багтаад түрүүний хэлсэнчлээ ийм шилжүүлэг олон улсын шилжүүлэг маань хийж шууд тэр доор ордог болно. Яг л бүх банкны систем нь жиг үйл ажиллагаа явуулдаг. Это вот с Кыргызстана, с нашего Бакай банка было отправлено $404, на счет пришло $400. За энэ болохоор одоо Киргиз банк байна. Киргиз банкнаас $404 явуулаад $400 шилжүүлсэн нэг байгаад тэ. Вот эти все платежные системы мировые уже заключили договор с нашим банком. За энэ улсуудын энэ төлбөрийн хэрэгслүүд маань манай банктай хэрэг байгуулад төлбөрийн хэрэгслээр одоо энэ дамжуул манай банктай хамтарч ажиллаж байна. Это вот отдельные страны: Южная Корея, Япония, Вьетнам. Япон, Вьетнам. Потому что наш одоо яг энэ гүйлгийн системээр манай гүйл хийж байгаа. Потому что наш банк в этих странах, ну, люди очень там тысячи не заходят. За яагаад одоо ийм олон төлбөрийн системтэй бид энэ улсуудад ажиллаж байгаа гэхээр нэг гуамын тоо. Тэгвэл тэр хүмүүс маань энэ одоо энэ банкыг судлаад үнэхээр найдвартай байгаад маш их хэмжээгээр өдөрт 1000-аар ингээд те банкны хэрэглэж болж байгаа. Тийм болохоор ийм олон банкны тийм аппликейшнтэй одоо гэрээ шаардлагатай. Люди в этих странах с криптовалютой дружат уже давно. Тэгвэл яагаад энэ хүмүүс одоо манай банктай маш хурдан төлөвтэй ажиллаж байгаа вэ гэхээр энэ байгаа улсууд маань ер нь крипто зах зээлийг маш сайн судалсан, тэрнээр ихэд ойлголттой байгаа гэж ойлгож байна. Еще в 2016 году, когда я начал заниматься криптовалютой, в Японии во всех магазинах уже принимали биткоин. За тэгвэл Японд за дуугаж байгаа. За Японд намайг 16 онд анх криптог одоо ингээд те мэдэж эхэлж хагаад Японы ихэнх одоо том дэлгүүрч юм уу те том моолууд нь биткойн хүлээмжлээд биткойноор тооцоогдож болж исэн гэж байна. В Южной Корее каждый четвертый кореец
Он дружит с криптовалютой. За. Дружит, да, в Южной Корее. Каждый четвертый человек. За Солонгос дөрөв хүний нэг нь ямар нэгэн крипто одоо крипто экономикийн талаар ойлголттой тэрийг ашигладаг гэж. Здесь в Монголии, наверное, даже еще 1% нет. За Монголд болохоор одоо нийт хүн амын нэг хувийн л ерөөхдөө яг зах зээлтэй бичлэгтэй байгаа гэж ойлгож байна. Зөв. Но хотите вы, не хотите, с приходом к власти Дональда Трампа это началось сейчас движение по всему миру. Та бүхний одоо за мэдсэн ч жоо мэдээгүй ч юм уу те би та нэг хэлгээд Дональд Трамп одоо дахиад хэлж болсноос хойш одоо бүх одоо крипто зах зээл амар нээлттэй бүх улсууд нээлттэй болж гисэн. Ялангуяа Америкт. Вот наша почему возьмут нашу криптокарту? За яагаад одоо манай крипто одоо захин одоо картыг те тэрийг ашиглах хэрэгтэй вэ гэдэг би танд хэлье. Кто знает биржу Bybit? Bybit гэж одоо яг тийм биржийг мэддэг хүн сайн уу? Слышали про такое? Это вторая криптовалютная биржа мира. Она уже лет 8 на рынке. Нам всего лишь 1 год. Но у нас комиссия намного меньше, чем у них. Бүр бага авахгүй хүн шимтгэл нь 1.5 эдгээр 1.8. И также на категория лимитов и расходов у нас намного больше, чем у всех других карт. За, манай бусад картууд бол өдрийн зарлага, сарын зарлага, жилийн зарлага нь бусад картаас хамгийн их байгаа гэж. Вот на картой Bybit вы только $1000 в день можете тратить. За, Bybit дээр болохоор өдөрт одоо манай 25,000 гэхэд Bybit дээр өдөрт $1000. У нас 25 000. Манай бол 25,000 байгаа. А Bybit болохоор $1000 лимиттэй гэдэг. В месяц у нас 50 000, у Bybit только 10 000. А Bybit болохоор сар 10,000 бол манай 50,000 байгаа. В год у нас $350 000. Жил манай $300,000 одоо зарцуулалтны картнаас. У них, по-моему, только $30 000 в год. Манай бол тэдний болохоор 30,000 авцаа гэдэг байна. А если есть энергия, ты еще больше можешь потратить даже нашей криптокарты. Энерги гэдэг нь манай тэр болохоор одоо энэ манай компани дотор байгаа зэх юм уу тэр байх юм бол та тэрийг одоо энэ байгаа лимитийг хийх болно гэж. И энергия это крутая штука в нашей компании, это программа лояльности, которая позволяет тебе иметь большие лимиты и маленькие комиссии. За тэгвэл энерги ямар ч тайлбар ямар нэгэн юунд үйл ажиллагаанд та илүү ихтэй хөнгөлт идэх өгсөн шүү дээ. Одоо жишээлбэл та энерги байх юм бол 3%, энерги авах бол 1.5 төгрөг шимтгэл нь 0 болоод та ингэдэг энергитэй байх одоо тэр энергитэй байх юм бол илүү их тий манай компаниас урамшуул одоо бонус авна гэсэн. До 18% в долларах вы, если будете держать на нашей криптокарте, вам будут давать на депозит. За хадгаламж гэж бүгдээр мэднэ те. Ямар нэгэн банкнд хадгаламж нэгээр одоо тодорхой хугацаанд та хадгалах юм бол одоо хүү бодогдож сүйд нүгдэ те. Хадгаламжийг хүүгээд. Вот в ваших банках, там Ханбанк и других, если вы положите доллары на депозит, где-то 3-4% дают. Так же? За одоо манай жишээлбэл Ханбанк болон Токио худалдаа үйлчлэг банкнд та долларын одоо данс нэгээд долларын хадгаламж авах юм бол жилдээ 3-4% одоо хүү бодогдож авах юм байна. Яг дуусгаад. И то ты там целый год или 2 не можешь потратить эти деньги. Гэхдээ та тэр мөнгө авч үүсч болохгүй те. Тэгэхээр нөгөө нэг гэрээ төсөнгөө хүү болгохгүй зөв. Так же, да? Тийм байдаг те бүгдээ яг тийм хадгаламж тийм байдаг үстэй. Здесь ваши деньги в доступе в любое время дня и ночи. За манай компани давуу тал нь та хадгаламж нэгээд за манай байшуулчлаа. Ты можешь их тратить, но тебе будет все равно каждый день начисляться доходность до 18%. 18 хүү хүртэл хадгаламжийг хүү бодогдоо жилийн. Гэхдээ нэг авах юм нь манай компанид байгаа мөнгөөсөө үрж болно. Одоо жишээлбэл та $1000 хийгээд яг тэр $100 зарлага гарах болчихлоо шүү дээ. Та $1000 картыг уншуултаа $100 зарлагтаа $900 бодогдоод тань өдөр болгон хүн бодогдоод байна. Почему такой высокий процент? Почему такой высокий процент, может кто-то спросит, да? За яагаад одоо ийм 18 бусад барьж байгаа ч 3-4 гэж байгаа шүү дээ. Яагаад манайх 18 баг танад одоо тайлбарлая. Яагаад их байгаа гэдэг. В криптомире это очень маленький процент. Тэгвэл
Энэ болохоор захин мөнгөний зах зээл дээр одоо крипто зах зээл дээр энэ бол маш бага бүх гэсэн. Все криптобиржи, если ты будешь хранить свои деньги и заблокируешь их на этой бирже, они примерно до 25% годовых дают доход. Тэгвэл крипто зах зээл дээр та биткойн ч юм уу те эфириум ч юм уу USDT-гээ хадгалах юм бол тодорхой хугацаанд тэр бүр 25% хүү бодогдож тийм ашиг өгдөг байна. Тийм болохоор 18 бас дундчтай орж байгаа юм. Там есть определенные пулы ликвидности, на которых эти криптобиржи зарабатывают. У нас будет искусственный интеллект, он уже есть, его сейчас внедряют, который будет зарабатывать на этих пулах ликвидности и делиться с вами доходностью. Тэгвэл та бүхэн байх чадлаа яагаад ийм үнээр ашиг өгöd байгаа юм бэ? Тэгэхээр ямар нэгэн одоо хадгаламж одоо крипто зах зээл дээр хадгалж байгаа тэр одоо компани маань тэр таны хадгалсан койноос чинь ашиг авдаг юм байна. Яагаад гэвэл тэр койны чинь одоо хадгаламжаа тэрнээс одоо танд бүгөө өөрөө тэрнээс ашиг. Манайх одоо яаж 18% ч тань өгөх гэхээр манайх одоо хиймэл оюун ухаан ашиглан тийм крипто зах зээл дээр яаж илүү ашигтай ажиллах вэ гэдэг өөрийнхөө койныг зохицуулаад тэрнээс ашиг аваад тэгээд танд илүү одоо 18%-аас илүү гомдол аваад 18% танд өгөөж. Вы, наверное, сейчас все знаете, да, что есть искусственный интеллект. Одоо ихэнх хүмүүс хиймэл оюун ухаанд одоо талаар мэдлэгтэй болж байгаа шүү дээ, тийм? И которые там люди спрашивают, что будет там с той или с той там компанией, он там тебе отвечает, все за тебя говорит. Тэнгууд одоо хиймэл оюун ухаан ямар одоо бүр хөгжөөл ямар за одоо тэдний жилийн дараа ямар илүү ашигтай байх вэ? Ямар компани ашигтай байх вэ? Юу хөрөнгө оруулах юм те? Тэр бүхэн чинь танд одоо хиймэл оюун ухаан таны өмнөөс одоо шийдвэрч гаргаад хэлдэг болцоо. Кто умеет пользоваться искусственным интеллектом? За энэ хиймэл оюун ухааны ашигтай хүмүүс нь ChatGPT Есть такие. байгаа үстэй. Вот вы задайте ему вопрос, какими будут банки и деньги к 2030 году? За та бүхэн ChatGPT-г ашиглаад ашиглаарай, өрнөр ашиглаарай. Яг л тийм маш их мэдээлэл байгаа. Тэгвэл та бүхэн одоо ChatGPT-гээс 2030 он гэхэд банк болон тэ банк хийж байна. Какими будут банки и деньги к 30 году? За ямар мөнгө тэ 2030 онд ашиглаж ямар банкнууд одоо 2030 онд ашиглах вэ? Ямар банкнууд үйл ажиллагаа явуулж авах вэ гэдэг Буквально через 5 лет. За 5 жилийн дараа шүү дээ. В том виде, в котором сейчас есть банки, если они останутся, они умрут как динозавры. Тэгвэл одоо үйл ажиллагаа явуулж байгаа аль банкнууд нь 5 жил нэхэд бүгд динозавр шиг алга болно гэж. Потому что будет криптомир. Яг л крипто зах зээл тэр банкуудыг шахаад гаргах юм байна. Будут децентрализованные DEO-банки. Яг л крипто болон энгийн одоо мөнгөний төлбөртэй манай банк шиг банк бүх зах зээл эзлээ. Поэтому все страны и президенты, кто соображает, они быстро сейчас пишут законы и меняют этот финансовый мир. У нас в Кыргызстане так происходит. Одоо Кыргызстан бусад улсуудыг сайн мэдгүй ч Кыргызстан улс маань одоо яг ийм захин мөнгөний талаар шинэ хуулиуд батлаад бүх банкнуудаа одоо яг захин мөнгөтэй одоо крипто тийм мөнгөтэй холбоотой хуулиуд батлаад та нар бас арилжаандаа крипто зах зээлийг оруулах хэрэгтэй шүү гэсэн бүгдэнд нь үр дагаварсан байгаа гэж. Наш президент в мае месяце пригласил создателя биржи Binance Чапмана Джао. Кто его знает? За Binance-ийг үүсгэн байгуулсан Чапман Джао. Чапман Джао гэдэг хүнийг манай Кыргызстаны одоо ерөнхийлөгч маань өөрсдөө тамаасаад өөрсдөө удаж уулзсан гинэ. Адьясаа. Binance это самая крупная криптобиржа в мире. За Binance гэдэг бол одоо хөрөнгөний зах зээлийн хамгийн том те бүгд одоо бараг хинхэн Binance-ийг мэдж байгаа сте. Кто его знает? Binance мэдж байгаа хүмүүс байна уу? Binance арилжаа хийх юм уу те? Binance одоо хамгийн том штэ. Знаете, да, что у него забрали эту биржу? Тэгвэл тэр хүнээс Binance-ийг одоо биржу забрали. Да, забрали. Его в том году посадили на 4 месяца и забрали биржу. Тэгвэл просто Ну, потому что там миллиарды, триллионы долларов там крутятся. За тэгвэл Binance-ийг захирлаас нь тэр Binance-ийн одоо ихийн шууд дээрээ авсан нэ. 4 сар одоо шууд хороод тэгээд Binance-ийн ихийн шууд өөрсдөө авсан нэ. Ну, я не знаю, богатые люди мира этого, которые управляют этим миром. Binance-ийг маш их мөнгө төлөж байгаа болохоор тэр хүмүүс их мэдлэлтэй байх хэрэгтэй шүү дээ. Тэгвэл тэр хүнээс их нь авсан нэ. У вас, наверное, тоже в Монголии есть там рейдерские захваты, забирают бизнес. За тэгвэл Монгол гэсэн бас тэр яг бизнес хийж байгаа бизнесийг булааж авдаг бас тийм их юм байдаг те. Есть же такое, да? Тийм байдаг үстэй. Вот на мировом уровне есть тоже такое. Технически тийм байдаг байна гэж. При президенте этот
Байден же, да, был президент прошлый. Тэгээ Байден гэдэг хүн байдаг шүү дээ хэлж өмнө хэлж. Они зажимали весь криптомир. Тэр хүн болохоор бүх крипто зах зээлийг шахажсэн гинэ. В тюрьму сажали людей. Тэгээд хүмүүсийг шорон суулгаад Собирали у них бизнесы. тэдүүсийн бизнесийг булааж аваад И вот так вот Чапман сжал, забрали биржу яг Binance. тийм шиг тийм чапн жогоос финансын дээрэмд авсан байна. Но у него крутейшие мозги. Тэгвэл тэр хүн болохоор маш супер ухаантай, маш тархитай хүн юм. И вот наш президент его позвал. За манай юу хэлж дуудаад Ко мне с правительства обращались найти юриста самого крутого по криптомиру. Нас там, у меня спрашивают, в Казахстане. Кыргызстан болохоор надаас одоо тэр тухай юу хэлж асууж ирсэн юм байна. Хамгийн шилдэг крипто зах зээлийг мэддэг өмгөөлөгч болоод өгөө. Я им тогда предложил Байбу Брока. За На нашу, да, Байбу. За Байбу Брок гэдэг Литва. Литви одоо Она приезжала к вам өмнө сюда. жил иржсэн шүү дээ Байбу Брок гэдэг тэр хүнийг санал болгож ирсэн. Тэр хүн болохоор одоо Она была министром юстиции. за Литв улсын хууль зүйн яамны сайд байсан хүнийг энэ хүн таньдаг хамт ажилладаг. Тэгээд тэр хүн одоо тэр хүн санал болгосон нэ. Одоо ийм хууль зүйн яамны Литв улсын хууль зүйн яамны сайд байсан. Одоо өмгөөлж хийж байгаа тийм мундаг хүнийг танилцуулсан. Но, видать, там у президента есть какой-то крутой советник по крипте, я его не знаю. За тухайн үед гэхдээ тэр ерөнхийлөгч нь одоо крипто зах зээл мэддэг одоо тийм туслах байсан гинэ. И он ему предложил вот этого Чапмана Джао, создателя биржи Binance. Тухайн үед яг тэр ерөнхийлөгч нь болохоор яг тэр крипто зах зээл мэддэг хүнийг санал болгооч яг тэгсэн чинь манай хүн болохоор надаас би Баби Брокер хийх ерөнхийд хууль зүйн яамны сайдыг санал болгочих. Тэр тусган болохоор тэр Binance-ийг одоо дээрэмдүүлсэн тэр захирал хуучин захирлыг санал болгоод тэр хүнийг болж ирсэн нэ. И, ну, естественно, Чапман Джао лучший. Тэгвэл яг одоо Binance-ийг одоо үүсгэх хүн бол юу гэж таад И те. наш президент выбрал его. Тэгвэл манай хэлж болохоор тэр хүнийг И он у нас в стране стал официальным советником по криптовалютам и технологиям блокчейн. Тэгвэл крипто зах зээлийг манай улсын Киргиз улсын крипто зах зээлийг ерөнхий зөвлөхөөр одоо ерөнхий зөвлөх болсон гэнэ. Советником президента. Ерөнхийлөгчийн зөвлөх болсон юм. Яг энэ крипто зах зээл блокчейн систем талаар. Они сразу приняли новые законы. Тэгвэл тэр дороо шинэ одоо крипто хууль гаргаад Наш летом парламент уже их одобрил. тэгвэл одоо засгийн газар шууд баталсан. И у нас теперь наше государство официально будет покупать биткоины, монету BNB. За манай улс албан ёсоор арилжааны банкудлаар BNB буюу биткойныг гадаадаас худалдаж авах тэ үүрэг авсан юм. И у нас самые лучшие законы на просторах Азии и стран СНГ. И к нам едут компании, чтобы открывать вот криптовалютные компании. За манай одоо Киргиз улсын ерөнхий хуулинд өөрчлөлт ороод крипто зах зээл маш ээлтэй болсон. Бага татвартай тийм ерөнхийдөө маш ойлгомжтой боيو бусад одоо дөрөв холбоот улсын хуучин улсууд байдаг шүү дээ. Тийм Украин, Орос, хуучин Бутан тэгвэл Төв Аз гэж одоо хятад, Монгол, одоо Казак тийм цаатны улсууд нь бүгд манай улсад ирж крипто компаниа нээж гисэн гэж байна. Яг тэр очин таатаа байгаа. Это к чему я говорю, чтобы вы понимали, куда идет мир. Тэгвэл би яагаад энэ бүхнийг та нарт ингээд тайлбарлаад одоо ингээд ярьж байгаа юм гэхээр бүх ертөнц бүх одоо тийм ертөнцийн зах зээл хааш явж байгааг нь ойлгож байгаа маа. И мы как раз пришли к самому главному. За одоо бид бүх хамгийн чухал зүйл дээр ярьж байна. Как можно иметь пассивный доход? За давхар яаж олохтой байх вэ? Тэ? Кто вот из вас мечтал иметь пассивный доход? За нэмэлт олохтой бодож хүмүүс бодож ирсэн хүмүүс байна уу? Нэмэлт олохтой. Это когда ты не работаешь, а тебе идут деньги от Тэгвэл инвестиций. одоо тэ та ингээд зүгээр гэхдээ байж хад унтчих ч гэсэн өгч орж идэг тийм биз дээ. Тэр чинь нэмэлт олох мөн үү? Вот, ну, про биткоин вы, наверное, понимаете, да? За биткойны талаар бол бид бүгд ойлгож байгаа гэж бодож байна. Зөв. То есть сейчас, чтобы добывать биткоин, нужны суперкомпьютеры, ты их подключаешь к электроэнергии, и они тебе добывают биткоин. За одоо болохоор биткойныг олбож байгаа гэхээр маш супер хүчин чадлаа компьютер аваад тог ашиглаад програмчлаад биткойныг баг багаар олбож байгаа.
Но для этого нужны специальные знания, лицензии и разрешения уже сейчас. Одоо биткойныг олбоход аль бие усны зөвшөөрөл, мэдлэг тэ маш олон зүйл шаарддаг болцоо гэж. В некоторых странах, городах даже запрещают майнить биткоин, потому что много электроэнергии он забирает. За тэгвэл маш их хүчин чадал шаарддаг учраас зарим улсуудад биткойныг олбохыг аль бие усаар хэлсэн гэж. Но у нас не нужно затрачивать электричество или какие-то специальные оборудования. За манай банк бол ямар нэгэн тусгай компьютер, тусгай зөвшөөрлөлтэй маш их энерги буюу эрчим хүч Вы просто в телефоне включите вот такую программу. За та утас дээр зүгээр л програмыг хасаараа. Я потом покажу. За би одоо та бүхэнд яг дараа нь өөрөөр харуулъя. И вам начнут поступать деньги каждую секунду. Секунд болгон тань одоо тэ олбор тэгдэж одоо нэмэлт орлоготой орж ирнэ. И сейчас банк ввел крутую акцию. За одоо банк мань одоо маш гоё урамшуул зарсан байгаа. Потому что мы только начинаем вообще развитие. Нам всего лишь 1 год. Тэгвэл одоо манай нийт болж байгаа дөнгөж шинэ компани гэсэн үг ээ. Те, кто покупает эту печатную машинку ITO, за одоо тэр ITO гэдэг одоо бэлэн мөнгөний машин гэдэг байгаа шүү дээ. Хэвлэдэг. За тэрийг худалдаж авч байгаа хүн болгонд вам дарят акции криптобанка. за манай крипто банкны хувьцааг бэлдэж байгаа шүү. Яг одоо Кто из вас хотел бы стать акционером, допустим, Ханбанка? за энд одоо хаан банкны хувьцаа эзэлж болох гэж бодож ирсэн хүмүүс байна уу? Болмоор байгаа ч юм уу? Кто хотел? Хаан банкны хувьцаа шүү дээ манай хаан. Тэ? На чем они зарабатывают? Тэр хувьцаа эзэлж юунаас одоо ашиг авдээ? Жижиг орлого үрдүнгээс Да, со всех денежных транзакций, комиссии. Одоо Да. тэр банкнд үйл ажиллагаа болж байгаа бүх юмнаас тэ зарлага, орлого, хадгаламжгүй ингэ тэ. И чем богаче этот банк, тем выше стоимость этих акций. За тэр одоо банк одоо хэдий үйл ажиллагаа явуулж байна, хэдий одоо чанартай үйл ажиллагаа маш голыг хэрэглэгчтэй байх тусам тэр банкны хувьцаа өсгөө. Или вот как биткоин, он 9 лет назад стоил $1000. За яг биткойн жишээлбэл тэ одоо 9 жилийн өмнө $1000 хавцаа байсан. А сейчас сколько стоит? Одоо хэд байгаа вэ? 122 хавцаа бол тэ. $120 000. $120,000 л өссөн байна. Прошло 9 лет. 9 жилийн хугацаанд. Вот сейчас, если ты на $1000 купишь себе ITO, За одоо жишээлбэл та $1000 ITO авах юм бол одоо сегодня я не знаю, сейчас уже цена ITO подорожала, но вчера те, кто покупал, им на $1000 дарили $170 000 в акциях. за одоо яг сайн мэдгүй байлаа. Өчтөр өмнө өчтөр 040-д байсан шүү дээ. Өчтөр өнөөдөр 0.5 болсон байгаа. Тэр үнс болсон болохоор одоо болохоор $1000 өчтөр авсан хүмүүс маань $170,000-тай дүүцгүүц тийм хувьцаа бэлгэлсэн. $170,000-тай дүүцгүүц. Это не сразу станет 170 000. Тэгэхээр энэ болохоор яг таны ойлгож байгаа шиг шууд одоо ингэж $1000 Когда мы войдем в топ 100 криптовалют, одоо манай шилдэг 100 одоо захин вот у меня, допустим, 1775 акций мне подарили. одоо надад болохоор 1775 одоо хувьцаа бэлгэж ийсэн компани хувьцаа шүү. Это будет всего лишь $1775. За энэ болохоор $1775. Хотя небольшие деньги, но мне их подарили. Тэр мөнгөний надад бэлгэж ийсэн. Би бол тэ $1775 Кто аваад. из вас откажется от подарка? Бэлгээс татлалдаг хүн байхгүй шүү дээ. Не Их хочет. жаа бэлэг. Тэ? Когда мы войдем в топ-50 криптовалют, уже сумма посущественнее, почти $13 000. За тэгвэл манай шилдэг 50 захин мөнгө болох юм бол энэ мөнгө маань ийм болох юм. Одоо энэ хувьцааны мөнгө. Когда у нас заработает свой собственный блокчейн, это уже приличные деньги, $77 000. Одоо манай VeChain блокчейн одоо ашиглах гэж байсан шүү дээ. Тэгвэл үнэн ийм болох юм байна. Одоо 1775 хувьцааны мөнгө. И когда капитализация у нас там будет несколько сот миллиардов, и будет сектор искусственного интеллекта, это уже $145 000. За тэгвэл энэ мөнгө яаж 140 болж байгаа гэхээр манай одоо банк маань маш олон улсын үйл ажиллагаа явуулж байгаа шүү дээ. Тэр одоо хэмжээ үйл ажиллагаа явуулж байгаа хэмжээ одоо 100 их найдаараа хэмжээтэй гэх юм бол манай тэгээд хэмэл оюуныхын тусламжтайгаар нөгөө нэг арилжаад гэсэн шүү дээ. Тэ? Хэмэл оюунаа. Тэгэхээр нэг 140 одоо 1775 140 болчихсон. Это примерные цифры. Мөнгөлдөх юм байна. Пройдет 3-5 лет, 3-5 жил болно. Яг дундчаа. и это будет столько стоить. Яа чи одоо энэ яг төлөвлөгөө юм аахгүй те. Это как биткоин 9 лет назад стоил $1000, Яг бодтой болохоор одоо 1775 одоо шилдэг 100 долларт ийм 50 долларт ийм одоо манай блокчейн олоод ийм одоо манай одоо хөрөнгөний 100 их таньд болоод дундчаа те. Тийм босоод ийм байгаа шүү. Тэрийг сайн ойлгоорой бас хүмүүстээ бас сайн ойлгуулаарай.
А когда-то он вообще копейки стоил. Анх биткойн гарч байхад за нэг 20 цент байсан баха. Яг миний санджаар А когда-то он вообще ничего даже не стоил. Анх одоо тэр хүмүүс бүр анх майнинг хийж хүмүүс бүр тоодож байсан тийм. И один человек, его зовут Ласло Хайнец, он за 2 пиццы заплатил 10 тысяч биткоинов. За хамгийн анх биткойн гарч байхад Лайса Хейц гэдэг хүн нэг 2 шиг пиццаг 10,000 биткойноор авч ирсэн гэж анх гарч байгаа. Би бол яг үндэ можно сказать. Я тоже покупал за 10 биткоинов. Да? Би бас 12 онд манай ээж бас биткойн олборлыг гэдэг хамт яг тийм компанид очиж ирсэн. Яг ийм компани гэсэн байхгүй. Тэгээ хамт очиод гэсэн чинь биткойн одоо өдөрт нэг 2 мөр 3 мөр болдог гэсэн. Яг доороо ингээд хүн яам бол бас тэрнээс юм байна. Тэгээ бид яг ажлын 8 өсөд нийлүүлээд тухайд яг биткойн яг хүмүүс олбортой хүмүүс худалдаж авч ирсэн байхгүй юу? За тэгэхээр бид нэг 20,000 төгрөгийн пиццаг 10 биткойн авсан ээжтэй. Бөөдөө 3 биткойн цуглуулаад. Тэгээд одоо болсон чинь 10 биткойн чинь нэг сая $100,000 байхгүй юу? Миний хамгийн үнэтэй авч ирсэн пицца тийм л нэг сая $100,000 нэг 12 пицца авч ирсэн. Яг үнэтэй адилхан юм. Тэр хүмүүс бүр 10,000 авсан биз дээ. А теперь умножьте 10 тысяч биткоинов на 120 тысяч долларов. За одоо 10 биткойн яг тийм На 120 тысяч. 10 тысяч на 120 За тысяч. 10,000 биткойноо $120,000 үзүүлээд үзээрэй гэж. Это 12 миллиардов долларов. 12 тэрбум доллараар пицца авч ирсэн байна тийм. Представляете? Но прошло 15 лет. Тэгтээ тэрнээс хойш 15 жил өнгөрсөн байна. Зөв. Нужно было ждать 15 лет. Тэгтээ тэр одоо 12 сард 12 тэрбум доллар болсон бол 15 жил хүлээх хэрэгтэй байсан юм зөв. И здесь тоже пройдет 3, 5, там, 8, 10 лет. За тэгтээ энэ хугацааны хувьд ихэд энэ бас тэ тодорхой хугацаа заасан байгаа 3, 5 ч юм уу тэ тэрнээс 6, 7 жил байж болно. Яг энэ үнцэндээ өгөх. То, что вам намайнит ваш ITO, это будут десятки или сотни тысяч миллионов долларов. За хэрэг ITO-гоор танаа одоо ингээд олборж байгаа мөнгө чинь болохоор тэ хэдэн 10 сая, хэдэн 100 сая доллар болох боломжтой шүү гэдгийг та бүхэн ойлгоорой. Потому что общий объем токенов DeFi их очень мало. Яагаад гэхээр манай DeFi токен олборлол нь маш бага, маш цөөхөн гэсэн үг. Нэг тэрбум байгаа. За 8 лет их добыто будет всего лишь 1 миллиард 8 долларов. жилийн турш нэг тэрбумс олборлогдно. Нэмж олборлогдох боломжгүй. Майнинг рассчитан на 8 лет. Яагаад манай алгоритм буюу яг тэгш хуваарлах нь 8 жилийн одоо тийм Уже 1 год он работает. Одоогоор нэг жил ажиллаж байгаа. Зөв. И цена нашего токена уже $1. Одоогоор нэг жил ажиллаад манайх 10 цент байсан бол хамгийн Капитализация нашей компании за год стала $1 миллиард. Тэгвэл энийг юу бол одоо үнцэнэ байгаа вэ гэхээр одоо манай одоо суур хөрөнгө маань 1 тэрбум доллар болсон байна. За 1 год 1 миллиард. Нэг жилд 1 тэрбум доллар. И это еще ничего не было у нас. Тэгвэл нэг жилийн дотор бид яг одоо шийдэх аппликейшн одоо тийм одоо банкинг систем чинь одоо энэ бүхэн байгаа Только вэ? сейчас в октябре месяце начнется все это. 11 сард одоо энэ бүхэн дөнгөж нэгдэж хань болоод үстэй. И сейчас добывается 8 токенов в секунду. Одоогоор нэг секундэд 8 DeFi хуваарлаж байгаа. 1 секунд. Каждые 2 года происходит халвинг, то есть в 2 раза добыча уменьшается, как у биткоина. За яагаад 8 жил одоо ингэж жил хуваарлагдана гэдэг нь одоо хэрэг секунд 8 бол газ дуусч штэ. Тэгвэл яг жил хуваарлахад 2 жил нэг удаа одоо хагасдагдаг. Одоо 8 одоо нэг жил одоо нэг жил үргэлжлүүлээ болсон бол дахиад дараа жил одоо 8 4 болсон юм. То есть станет потом 4 токена, потом 2 Дараа токена, потом 1 2 токен. болоод дахиад 2 1 болоод тэгээд дуснаа. В 1932 году будет добыт последний миллиард токенов. За 32 он гэхэд хамгийн сүүлийн одоо токен маань харагдаж дуусах нэ. И самое главное, токенов вообще очень много разных. За ерөнхийдөө coin токен маань дэлхийд маш олон төл байна. Зөв маш олон байгаа шүү дээ. И где-то больше 90% из них это просто мошеннические токены, которые обманывают людей. Многие, наверное, некоторые из вас попадались в такие компании, которые вас обманули. За ерөнхийдөө маш олон coin дундаас 99% нь ашиглах боломжгүй лөөри ямар зориултгүй те зүгээр хүн зүгээр харагдах байдлаас тийм байгаа болохоос яг зориулт байхгүй тийм coin 99% байгаа гэж байна. Или ваши знакомые, или друзья так попадали. Та бүхэн бас тийм coin-уудаас авч үзсэн байх гэж би бодож Было такое, да? Хэн авсан байсан? Хэн авч ирсэн те?
Я сам, когда начинал, тоже попадал. Би яг тийм бас тийм coin авч ийсэн. Я не разбирался тогда. Яа би мэдлэггүйсэн баггүй юу? Но потом я стал специалистом. Тэгээ би жоохон хуцаа явах тусам би тэмдэглээ мэддэг болсон зөв үү? Это как на машине ездить. Вначале же в аварии попадаешь. Яг анх машин байхад амин юу гэдэг штэ. Мэдлэггүй болох те. Айгаа сандраа эсвэл аваа хийгээд ч юм уу. Но ты потом набираешься опыта. Гэхдээ машина жоохон удаан байдаг яах нь вэ? Туршилтаа болсон те. Становишься профессионалом. Тэгээ мэргэжлийн болсон зөв үү? Здесь тоже так же. Яг эндээс яг адилхан. Я стал профессионалом. Би мэргэжлийн болсон. И мы в команде профессионалов мира. За бид нар болохоор зөвхөн би мэргэжил биш. Одоо бид нар одоо энэ бүхний төлөвлөсөн бүх мэргэжлийн хүмүүс байна. И самое главное, есть назначение у этих Тэгвэл токенов. одоо манай токен болохоор зүгээр ингээд те контроллоор дараад байдаг токенууд байдаг шүү дээ. Эсвэл ямар нэгэн үүрэг гүйцэтгэхгүй. Манай болохоор бүгд өөрийн гэсэн үүрэгтэй чиглэлтэй байгаа шүү. Это не пустышка токен, Энэ болохоор зүгээр нэг хоосон те токен биш. которая никому не нужна. Энд чирэггүй те. Токеном VeFi вы можете платить где угодно и что угодно. За одоо энэ манай токеныг Тэр нөгөөдийн зэнийг олох нь. каштараа хүссэн газраа тооцоо төлбөр хийх боломжтой. Ни одним токеном в мире, ну кроме биткоина, вы не можете расплатиться, и то не во всех странах. За тэгвэл биткойноос бусад одоо токеноор те ерөөдөө хүлээх ямар ч боломжгүй байгаа. Ну, биткоином уже никто не расплачивается, потому что это стало золотом. Тэгээд биткойн болохоор Дубай бас ганц хоёр газар ашиглах болтой. Дубай. Тэгвэл бусад газарт биткойн бас одоо хүлэмжшүүлэх байгаа. Токеном VeFi через наше банковское приложение криптокарты VeFi можно будет сейчас вот в октябре месяце покупать что угодно, где угодно. Тэгвэл одоо 11 сараас одоо тэгээд ерөөдөө 10 сараас тэгээд крипто картаараа манай VeFi токен картаараа хааж юуч аль ч улсад одоо ингээд бүлээх боломжтой болсон. Ни одним токеном невозможно это делать. Ямар ч токен хийх юм боломжгүй. Ялангуяа одоо биткойн байсан бол биткойн хүмүүс үнэлж болохоор зархаа болж юм нэ. Тийм бүлээх юм болж хатглаа. Также вот эта крутая штука, под залог токенов можно будет брать кредиты. За токены тусламжтайгаар та зээл авч болно. Өөрийн гэсэн зээл одоо токеноо барьцаалаа зээл авч болно. Также участвовать в различных программах лояльности, получать скидки и бонусы. За тэгвэл тэр токенороо бас те урамшуул, бонус, те хямдрал одоо тийм авч болно. И когда у нас будет свой собственный блокчейн VeChain, он будет являться газом в этой сети. За VeChain гэдэг одоо манай блокчейн өөрийн гэсэн блокчейн гарч байгаа шүү дээ. Блокчейн яг тэгэхээр крипто зах одоо крипто мөнгийг хоорондоо сольж одоо трейд хийх боломжтой болж байгаа байхгүй одоо би одоо Binance шиг тий яг тийм шиг. Тийм болохоор тэрэн дээр манай одоо шимтгэлийн мөнгө бол VeChain токен байх болно. Вот есть криптовалюта биржи Binance, которая когда-то стоила 10 центов. BNB. Да, BNB. За BNB гэдэг токен байдаг шүү дээ. Яг одоо юутай адилхан USDT, биткойнтэй адилхан. Тэр болохоор хамгийн анх гарч байхдаа 10 центээр гарч ирсэн. Он стоил когда-то 10 центов. 10 центээр гарч ирсэн хамгийн анх. Сейчас знаете, сколько он Одоо стоит? хэд 1300 долларов. 1300 BNB $1300 болсон байна. Прошло 8 лет. 8 жилийн дотор. Если бы ты их купил тогда на 100 долларов, Одоо хэрвээ та BNB одоо $1000 авсан, $100 авсан бол по 10 центов, это получается, ты бы купил 10 тысяч токенов, да? да. 10,000 BNB доллар $100 зөв. Вот наш токен VeFi, 1000, да? Вот наш токен VeFi 10 месяцев назад тоже стоил 10 центов. Та нар бодоод үзтээ одоо манай VeFi токен маань яг жилийн өмнө 10 цент байсан. Зөв. Сейчас он стоит 1 доллар. Одоо хэд байгаа те? $1 байгаа те? Да. Через лет 8 он тоже будет стоить 1000 долларов. За 8 жилийн дараа та нар дундаа хэд болно гэж бодож байна. Нэг 1300 бас BNB-тэй адилхан бас те. Тэгвэл энэ чинь бас өөрөө хэрэглэж байгаа юм чинь 10,000 босож үсгэж зөв. А теперь те, кто купили, посмотрите, сколько токенов VeFi вы намайнили. За одоо хамгийн анх орсон хүмүүс санаж байгаа жилийн өмнө одоо хэдэн токен майнинг хийснэ өөртөө олоодыг хараарай гэж. Вы умножьте это на 1000 долларов. За тэрийг $1000 үзүүлээд үзэрэй гэж токен аа. У монеты BNB только одна ценность. Гэхдээ BNB одоо нэгэн л үүрэг байдаг. Вот это вот одна всего лишь. Тэр Он ямар является үүрэг газом сети BNB. BNB-гээр ямар үүрэгтэй ганц үүрэгтэй тэр нь болохоор шимтгэл болдог те. Зөв. У нас их вот здесь вот 4 написано. Манай бол 4 байна. На самом деле их даже больше. Дунгад бүр дэмэж байх боломжтой. Зөв.
Вот и мы в течение где-то, ну вот здесь вот написали, что в течение 5 лет мы войдем в топ-100 компаний криптовалютных. Не, мы зайдем. Я об этом скажу. Да. За одоогийн зах зээл дээр крипто зах зээл дээр 10 тэрбум долларын хөрөнгөтэй 20 компани байгаа байна. 20 компани. Одоогийн зах зээл дээр. Тэгвэл 5 жилийн дараа хэд энэ 20 10 тэрбум долларын хөрөнгөтэй компани хэд болох нь 200 доллараас тооцоод гарсан байна. Тэгвэл манайх шилдэг 100-д орох зорилготой байгаа 5 жилийн дотор. Тэгвэл 200 доллар юм бол манайх токен манай нэг токен маань 10 долларын үнэтэй тоолно. Түрүү нөө судалгаа байсан шүү дээ тийм. Одоо шилдэг 50 доллар 1500 гэдэг. Яг тэр шиг би манай токен бол юм бол. Тэр болохоор нөө хувьцааны үн өссөн шүү дээ. Когда он будет 10 долларов, те, кто вот купили в прошлом году, многие из вас станут долларовыми миллионерами. За тэгвэл жишээлбэл заяа өмнө жил орсон ихэнх хүмүүс маань манай токен 10 доллар болоход энэ бол 5 жилийн дотор ч юм уу тийм. Тэгвэл бүх долларын саятай болно шүү гэж. Может, это в следующем году произойдет. Энэ гэхдээ магаар дараа жил байх магадлалтай тийм биз дээ. Токен үн өсөх. Энэ бол байх боломжтой зүйл байхгүй. Благодаря вот этим всем продуктам, особенно кредитам, токен DeFi очень сильно вырос. Тэгвэл хамгийн чухал хөшөөрөг бол одоо тийм токен өсөх манай үйлчлээ. Тэ? Тэр дундаас зээлийн үйлчлэл манай токен үнийг өсгөх маш одоо хөшөөрөг маш том хөшөөрөг болно шүү гэж. Мы за 1 год, не имея ничего, сделали 1 миллиард капитализацию. За манайх одоо тийм нэг жилийн дотор одоо 10 центээс энэ бол манай дүнж маш бага байхад А сейчас в этом месяце включаются все банковские продукты. Да. А сейчас в этом месяце уже включаются все банковские продукты. За тэгвэл энэ сараас дээр энэ сартаа багтаад бүх банкны үйл ажиллагаа одоо бүх одоо тийм инвестицион маань үйл ажиллагаа жиж яваад И в начале следующего года, когда включатся кредиты, тэгвэл дараа жилээс одоо нөө зээл захим зээл нь гараад токен барьцаалын зээл нь гараад гэх юм бол бизнесмены начнут под залог токена DeFi брать кредит. тэгвэл бизнес хийдэг хүмүүс маань одоо бизнес хийдэг хүмүүс нь яаж хаана хямдхан зээлэн гэж судалдаг шүү дээ тийм. Тэгвэл манай токенд хөрөнгө оруулаад А на бирже останется совсем мало токенов. маш бага хүнээр одоо их мөнгө оруулаад маш бага И он хүнээр будет очень дорогим. тэгвэл тэр зээл нь болохоор өөрсдөд нь яагаад ашигтай вэ гэхлээр энэ одоогоор нэг дараа жил гэдэг доллар хагасаар тооцоолоод зээл авчих л та токеноо доллараас нэг токен доллар хагас. Тэгвэл тэр токен 10 болоод секунд зээлээсээ бүр авсан их хөнгөтэй болно. Зөв үү? Тэр токеноо тооцоод үзэх юм бол. Тэгвэл тэр токеноо төлбөрөө игээд илүү ашиг өөр авчих. Тийм биз? Кто из вас хочет купить такую машину, которая вам приносить будет золотые яйца? За, та бүх яг ийм гоё алтан өндөг авчдаг одоо тийм хэвлэгч машинтай болохоор байна уу? Мөнгө хэвлдэг. Кто хочет? За, дараа өөр